За бацхан үзэгч сонсогч уншигчтай хүндээ бэлтгэн өргөдөг 100 асуултын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор хэл шинжлэлийн ухааны магистр, хууль зүйн ухааны докторант Донлайн Бадам ханд хүрэлцэн ирж олцож байна. Сайн байна уу танд орой мэнд хүргье. Сайн байна уу танд ч гэсэн орой мэнд хүргье. За юуны өмнө бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж олцож байгаа танд маш их баярлалаа. За би ч гэсэн танаа нэвтрүүлгээс надад урилга өгсөнд маш их баяртай байна. За ажил төрлөн тавлаг сайхан байна уу? Сайхан намарч чинь уу та? Сайхан намарч чинь, сайхан туслаа, сайхан намарч чинь. За телевиз үзэгчтэй ягаад одоо Бадам ханд гэдэг зочинг өрх болсон шалтгаанаа одоо нэвтрүүлгийн өмнөх хэсэгт одоо хэлсэн дээр байна. За Бадам ханд маань өнгөрсөн улсын 2024 оны улсын их хурлын сонгуульд өрсөлдөж за ялт байгуулж хараахан чадаагүй. Залуу хүн одоо улсын их хурлд сонгуульд оролцсон байгаа. Тэгээд сонгуул ямар болдгийм байна, яадгийм байна, ийдгийм байна, одоо залуу хүний хувьд ямар байв одоо энэ бүх асуудлыг одоо тодруулахаар Бадам хандтайгаа холбогдож өрсөн байгаа. За нэлийн татгалцсан. Тэгээд чармаалтын дүнд одоо нэвтрүүлэг доторх зөвшөөрлийг өгсөн байгаа тийм ээ. За ингээд сонгуулийн хэсгээ бол хоёлоо жоохон сүүл рүүгээ явнаа тийм ээ. За нэвтрүүлгийн маань эхний асуулт уламжлуулсан асуулт байгаа. Та өөрийгөө болон гэр бүлийнхнийгаа манай телевиз үзэгчдэд нэг сайхан танилцуулаач. За намайг Донлайн Бадам ханд гэдэг 37 настай хоёр хүүхдийн ээж, Монгол Улсын гол иргэний эмэгтэй байна. За гэр бүлийн тухайд би хоёр хүүхдийн ээж, хүүтэй, охинтой, нөхөртэй. За уугуул гэр бүл гэвэл бид маш олуулаа, том гэр бүл. Эгч дүүс 8 уулаа, аав ээжтэйг 10 уулаа, би айлын 7 дахь охин. За аль нутгийн хүн байдаг юм бэ? Би Увс аймгийн Тис сумд төрж өссөн. 10 хэдэн нас хүртлээр төрсөн нутагтай байсан. Тэгээд дараа нь Улаанбаатар хотод шилжин ирж, Хаул дөрвийн 7 дугаар сургуульд хэдэн жил сураад буцаад 10 дугаар анги төгсөхдөө Тис сум руугаа шилжиж тэндээсээ 10 төгссөн. Хүүхэд нас нь бол Увс аймгийн Тис сумд ч одоо нэлийн хүүтэн Монголын бараг хамгийн хүүтэн болдог сум гэж ярьдаг үстэй тийм ээ. Гэтэ Тис сум маш хүүтэн газар. Тэгээд би бараг ингээд тэсэж амьдрахгүй тулдаа ингээд Улаанбаатар руу шилжчихсэн юм шиг. Тэндээ үлдээд амьдарч байгаа хүмүүс бол бас үнэхээр мундаг төвчээртэй, тэсийнхэн төвчээртэй, тэр дундаа хамгийн төвчээртэйнүүд нь төрсөн нутагтаа үлдсэн байгаа юм шиг санагддаг шүү дээ. Өвөлдөө ер нь хэдэн градус хүрдэг юм? За би яг хэмжиж байгаагүй юу ч гэсэн өвөлдөө маш хөтөн, зундаа маш халуун элсэн дээр хөл нүсгэн гიშгэхэд халаацсан юм шиг гიშгэж боломгүй шатан тийм халуун байдаг. За ингээд 10 жилийн сургуулаа төгсөөд хаана ямар их сургуульд орсон байдгийг та? 10 жилийн сургуулаа төгсөөд би Улаанбаатараас орон нутглоо очиж конкурсдсан. Улаанбаатараас шилжиж очсон хүүхдийн үед миний давуу тал англи хэл байсан учраас англи хэлээр конкурстаад Монгол Улсын их сургуулийн баруун бүсийн сургууль буюу бидний ярьж заншнаар ховдын багшийн дэдэд хятад хэлний орчуулагчаар суралцсан 4 жил бакалавр тэнд эзэмсэн. За ховд бол олон ястны өлгийн нутаг гэдэг Казах, Монголын маш олон ястнууд ив найрамдалтайгаар амьдардаг тийм сайхан газар. Ховд аймгийг бол миний хөлд орсон газар гэж боддог. Яагаад тэгэхээр би тэнд гадаад хэлийг сурж, гадаад хэл дээр амьдралын гараагаа эхлүүлсэн. За амьдралаа тэндээс эхлүүлсэн. Бас тэр Ховд аймагт би гадаад хэлийг сурсан учраас би Ховд аймгийг миний хувьд хөлд орсон газар гэж их дотн санагдаж дээдэлж явдаг юм Ховд нутгаа. За ингээд Ховдод сургууль сураад таны энэ ингэр дээр угаар хэмжиг ямар ч үстэй юм бэ? Энэ манай сургуулийн лого. За бидний ойлгодгоор бол баг ромб гэж ойлгож болно. Ромбыг би бол Оросоос оржсэн соёл гэж ойлгодог зөв. Тий. За хятад ромб гэдэг юм байдаггүй. Тухайн сургуульд ерөнхий лого байна. Одоо манай сургуулийн нэг улаан лого байдаг. Тэрний би авчраагүй байна. За энэ бол манай сургууль доторх сургууль бол юу? Бээжингийн их сургуулийн хууль зүйн ухааны сургуулийнх нь лого гэсэн үг. Тэгээд хүмүүс чинь нэг ингэртээ ямар нэгэн тэмдэг зүйлт зөөж гангардаг штэ. Би болохоор нэг гангардаггүй. Ер нь чимэг зүйлт баг хэргэлдэг. Энгийн байдлыг эрхэмлдэг. Тэгээд одоо энэ маань үнгүй тэмдэг юм да. Тэгээл зөвцсөн. Ховдод их сургууль төгсчөөд тэгээд дахиад Бээжингийн их сургуульд суралцсан байх нь тийм ээ?
Үгүй би Ховдод их сургуулиа төгсөөд Улаанбаатарт ирээд 2 жил ажиллаад эндээсээ бас Хятад улсын Шинжаангийн багшийн их сургууль гэдэг байгаа. Тэнд хятад хэлний олон улсын боловсрол мэргэжлэр магистрийн зэрэг хамгаалсан. Тэгээд буцаж ирээд Монголд ажиллаж агаад Шихүү их сургууль эрх зүйн чиглэлээр суралцаж төгссөн. Хүмүүнлэгийн ухааны их сургуульд санхүүгийн чиглэлээр суралцаж төгссөн. Тэгээд төрийн байгууллагад ажиллаж агаад хамгийн сүүлд Бээжин их сургуулийн хуулийн сургуульд хууль зүйн чиглэлээр докторантд сурахаар явсан. Одоо тэрийг хараахан дуусгаагүй. Өнгөрсөн хавар танхимын хичээлээ дуусгаад ирж сонгуульд нэр дэвсэн байгаа. Тэгэхээр таны боловсролын зэрэг юу болох нь вэ? Одоогоор хамгаалцсан байгаа боловсролын зэрэг гэвэл магистр, докторийн зэргийг гойрлож байгаа. За давхар бодибилдингээр хичээл авах шүү лээ тийм ээ. Хамгийн дуртай сонирхтой спорт нь байна уу? За одоогоор бодибилдинг бол миний хамгийн дуртай спорт болж хувирсан. Би багасаа спортоос маш хол хүүхэд байлаа. Одоо хөдөөний хүүхдүүд бид нар чинь даруухан, ичимтгий, шилжилтийн насанд эмэгтэй хүүхдүүдийн бие өсдөг. Тэгэхээр спортын хамаагүй хөдөлгөөн хийхэд жоохон бандар шоглдог тиймэрхүү хандлага байдаг да. Би тэгж хүүхдүүдээр шоглуулахгүй тулд спортын хичээлд ордоггүй, цухтаадаг, арга цагаа дөнгөө гаргадаг тийм хүүхд байсан. Яг тэр чигээрээ спортоос холоор өнгөрцөн. Тэгээд сүүлийн үед бас нэг амьдралын чанараа дээшлүүлэх үүднээс юу ч гэсэн 30 гарчлаа. Урт удаа амьдрах ёстой, эрүүл амьдрах ёстой гэдэг ухамсар хүчтэй бий болж өвнийхээ төлөө бүжигт явж үзсэн, уулан талхаж үзсэн, усан зэлж үзсэн. Тэгээд хамгийн сүүлд фитнесээр хичээлж үзсэн. Нөгөө төрлүүд маань надад нэг л болохгүй ч юм уу, заримдаа төвөгтэй санагддаг байсан. Тэгээд хамгийн сүүлд бодибилдинг бол яг надад тохирсон. Тэрнийгээ хийхдээ хамгийн их кайфтай, жаргаж хийдэг тийм спортын төрөл болж хувирсан. За фитнесийг ч яг одоо би ойлгоод байна. Хүмүүс орол одоо эрүүл амьдралын чанар гэж одоо явж байгаа шүү дээ тийм ээ. За бодибилдингийг бол одоо би нэг том бүдүүн булчин гэж ойлгоод байгаа. За энэ бол одоо эрэгтэй хүнд бол байхаа том сайхан булчинтай бол эр хүн бол сайхан харагдаж шүү. Энэ эмэгтэй хүмүүс энэ бодибилдингийн чиглэлээр одоо ингээд хичээллээ олон улсын чанартай тэмцээнд ороод энэ чинь сайхан амжилт үзүүлээд явж байгаа Монгол сайхан бүсгүүчүүд байна да. Тэгэд яагаад энэ эмэгтэй хүмүүс энэ бодибилдинг юм сонирхож хичээлээд идэв? Яагаад юм бол? Тийм том булчинтай болох нь одоо гоё юм бол яа гэм бол? Одоо юу гэдэг хүмүүс эхлээд орохдоо би заавал том булчинтай орно гэж бодож ордгоо байхаа. Ер нь жаахан ихэнх хүмүүс нэг турчил гэсэн бодолтой байдаг шүү дээ тийм. Тэг жоохон гальбарччээ ч юм уу, турчээ ч юм уу ихэнх тохиолдолд хүмүүс өөрийнхөө бие гальбарт тодорхой хэмжээнд сэтгэл хангалуун биш, дор хаяж баг зэрэг илүүдэлж интэй байдаг тийм. Энийгээ шийдвэрлэх гэж л фитнест явж эхлээд явхаар чинь тэнд их мундаг хүмүүс байж шүү дээ. За үнэхээр хараад толгоос ихсэрмээр тийм гоё залуучууд тогтууд байна. Бие тэгж гоё хөгжүүлсэн. Урлагийн бүтээл харж байгаа юм шиг тий тэр хүмүүсийн бие хааг харахаар. Тэгээ тэднийг харахаар гоё санагдана. Хэсэг хугацаанд явсны дараа өөрөө бас тодорхой хэмжээнд жин хаяна. Өшөө удаан хугацаанд явсны дараа биеийн чанарт бас өөрчлөлт орж эхэлдэг. Бүр хизээч ажилуулж үзээгүй булчингаа ажилуулад нэг чангарах, өвдөх мэдрэмжийг авах бас гоё шүү дээ тий. Тэгэхээр тэрэндээ урамшаад баярлал за өшөө гоё болъё гэд тэрэндээ жоохон донтох талтай юм болов уу гэж боддог шүү дээ. За таны ажлын анхны гараа хаанаас эхэлсэн бэ дээ? Би нэг тайван компаниас ажиллаж эхэлсэн. Тэгээ их сургуулиа төгсөөд хамгийн анх нэг жижигхэн тайван компанид ажилд орсон. Тэр ихтэй тухайн үед их дэвшилтэд тоног төхөөрөмж зардаг байсан. 2008 оны үед чинь домофон систем энэ гэдэг чинь хүн мэддэггүй байлаа шүү дээ тий. Бичлэг хийдэг, үзэг, камер гэх мэтийн дандаа тиймэрхүү дэвшилтэд технологиг тайванаас оруулж ирж Монголд борлуулалт хийдэг тийм компани байсан. Тэгээ тэр компанид 108 мянган төгрөг буюу тухайн үеийн хөдөлмөрийн хүсний доод хэмжээгээр би ажилд орж байсан. Тэгэд борлуулалтын менежер гэдэг албан тушаалд тэр компани өөрөө тайван компани учраас захиралтай нь харилцахад хятад хэлтэй хүн байх шаардлагатай. Тэгээл тэр ажилд орж исэн. Тэгээд борлуулалтын урамшуул гэж тодорхой урамшуул авах хэрэгтэй. Тийм учраас
хөдөлмөрийн өсний доод хэмжээгээр бид нарыг цалинжуулж ирсэн. Хэдхэн сар ажиллаад за нэг хүмүүс нэг ярьд юм да. Залуучууд нэг хэсэг ажиллаа жоох юм сурангуудаа цалин буусныхаа маргааш ажлаа ядаад голдог гэж тий. Би яг тэгж байсан. Хэдэн сар ажилласан би нэг гайгүй борлуулалт хийсэн. Одоогийнхаар Mongolian Star Smelters гэдэг бенз зардаг компани байгаа та. Тэр 5 дугаар сургуулийн тэнд офистай байсан. Тэндээс шинэ офисаа хараад тэр Яармгийн гүрний тийшээ нөөх гэжсэн. Тэрэнд одоо хяналтын системээ суулгах тийм том тендер байсан. Тэрэнд би компанийн материалыг бүрдүүлж өгөөд шалгараад хэдэн зуун саяын тендер авч ирсэн. Тэрнээсээ тодорхой хэмжээний урамшуул авсан. За тэгээд тэр захирал маань бас удирдлагууд нэг ийм хоёр төрлийнх байна. За чи чадвартай бол чиний чадварыг хэрэглэе. За чадваргүй бол болчих. Тэгвэл хүмүүсийг сургадаг тийм удирдлагууд байдаг тий. Удирдлагч гэх юм байхгүй. Ер нь хүнд юм заагаад идэх хүмүүс байдаг шүү дээ. Зарим нь бол одоо хүн юм чадна уу, өс чадна уу хамаагүй хайдаг тий. Бидний хувьд дөнгөж сая сургуулиа төгссөн. Оюутан байхдаа би зөөгчөж хийж үзээгүй, ямар ч ажил хийж үзээгүй, дөнгөж сая гарч ирсэн хүний хувьд чадахгүй юм зөндөө, ойлгохгүй юм зөндөө. Тэгээд хэдэн охтууд борлуулалтын менежер ажилладаг байсан. Бид нарыг дандаа цуглуулад хурал хийгээд аягүй юм зааж өгнө. Борлуулалт яаж хийх вэ? Маркетинг гэж юу вэ? За зочинтой хоолнд орохдоо яах вэ? Тий шүдээ ашиглах вэ? Аягаан хаан тавих вэ гэж бүх юм бүхнийг л заадаг. Тэгээд тэр удирдлагын дор хэдэн сар ажиллаад тодорхой юм сурсныхаа дараа нэг л өдөр би л мундаг болцсон юм шиг санагдаад тэр байгууллага намайг аягүй доогуур үнэлээд байх шиг санагдал. Яг цалин бусны маргааш тэл алга болсон доо. Гэхдээ одоо тэр компанийхаа захиралтай харилцаатай бас дотроо их баярлаж явдгийг. Тэр компанид ажилласан хүн бүхэн тийм муу яваагүй. Таны амьдралдаа баримтлагдаг зарчим юу вэ? Ер нь нэг уучлах, хайрлах юм да тий. Би хүнийг маш их өөрчилдөг. Одоо өнгөрсөн юм бүхнийг мартаж чаддаг. Хүн над руу маш ихээр уурлаж асаж дайрч байсан ч за магадгүй жишээлбэл гудамжинд ингээд урдуур дайраал идэх жолоосор байдаг штэ. Бараг ПМ уншаал тий. Тэр үед би бол ямар навшин хог вэ ч юм уу ингэж боддоггүй. Энэ хүний ард ямар асуудал яваавал тий. Гэртээ гэр бүлийнхээ хүнтэй муудалцаад гарсан уу? Эсвэл мөнгө дутагдсан уу? За ямар нэг юм л болохгүй. Надаас илүү зовоод явж байгаа. Тийм учраас над руу дайрж байгаа. Би л юм хүнийг уучлж, твчж гэж боддог. Нэлийн хүлээцтэй хүн бахна тийм ээ? Хүлээцтэй. Тэгвэл таны хамгийн нандиндаг зүйл юу вэ? За нандиндаг зүйл гэвэл одоо хүүхдүүд юм да. Би амьдралд маш их хайртай. Амьдралд хайртай учраас эрүүл мэндэд их анхаардаг, амь насандаа их анхаардаг. Маш болгоомжтой. Зөв явбал зөөлөн зам болон гэдэг дээ. Яг тэр шиг л маш болгоомжтой л явж идэг. Бараг замаар алхсан ч нэг шоргоолж гიშгчгүйхэн шиг өнгөрөх юмсан гэж боддог. Би ялаа алдаггүй, шумуул алдаггүй шүү дээ. Тийм. Үргээд. Таны нэг тийм үлгэр дуурайл авдаг ямар сайхан хүн байна? За бахархал болсон. Би ийм ер нь хин нэг хитрхийг шүтдэггүй. Хэнийг ч үзэн яддаггүй. Бүр нийгмээрээ маш олноороо үзэн ядаж газар дор оруулахаа шахаж байгаа тэр хүнээс ч гэсэн би одоо тэр хүний сайн сайхныг хараад суралцах юм ёстой юмаа сураад тэр хүнээс ойлгох ёстой юм ойлгоод байж идэг. Тэгэхээр би онцгойл нь энийг шүтдэг яг энэ шиг ч юм уу тий. Тэгж боддоггүй харин таарсан хэн бүхнээсээ магадгүй архиугаад гудамжинд сууж байгаа нэг ахаас ч тий. Магадгүй тэр алдар нэртэй мундаг хүмүүсээс ч хүн бүхэнд суралцах юм айгүй их байдаг. Тэр бүхнээс сурах бүхнийг нь л сураад ойлгоод л явдаг. Түүнээс биш онцгойл нь тэр нэг даргатай, тэр нэг алдартай, тэр нэг хөрөнгөтэй учраас тэр шиг л болох юмсан. Би тэрний бүх юмыг, бүх үйлдэлийг, бүх үгийг, бүх үзэл санааг нь дагдаг шүтдэг гэдэг надад ойлголт байдаггүй. Хүн бүхнээс сурж болох эерэг бүхнийг суралцдаг. Сэтгэл санаа нэг жоохон тийм онцгой үедээ сэтгэлээ яаж засах вэ? Нөгөө фитнесээ тангууд очоод төмрүүдтэй үзэх юм. Яг сэтгэл муудсан үед фитнес рүү явдггүй л дээ. Гэтэ яг цаг хугацааны үед боломжтой үе тохируулаад очиход аяандаа сэтгэл сэргэдэг.
За сэтгэл санаа ер нь 5 үед пост хийчих гээд байдсан шүү. Тий. Одоо social солиорл гээд хүмүүс бие биенээ их шүүмжлэхээ тий. Монголчууд бүгдээрээ сэтгцийн өвчтөө яасан исэн гэд бие биенээ гутааж доромжилж байна. Энийг би бол буруутгадаг. Дээр үед одоо хурш айлынтаа очоод цай уугаад маш их юм яриад суух. Боддоо амьд харилцааны орчин биднэрт маш их байсан тийм ээ. Бидэнд одоо тийм цаг зав алга хүн бүхэнтэй, ойрын хин нэгнтэй, холын хин нэгнтэй амьд харилцааг өнгөрүүлээ гэдэг бол бидний ажлын цаг хомслогдож байна. Нөгөө л амьдрахын тулд хэдэн төгрөгөө олохын тулд үр хүүхдэд тэжээхийн тулд завгүй ажилладаг ийм цаг үед ирчээд байхад хүнд амьд харилцаа гэдэг юм маш их дутж байна. Тэгэхээр тэр амьд харилцааны тэг зүгээр л нэг хамаагүй нэг юм ярьчмаар тэнийх ч гэсэн юм яриад инээчмээр ууралчмаар тэр хэрэгцээгээ хүмүүс сошиал орчинд гаргадаг юм уу гэж боддог. Нэг талаараа хүмүүсийн сэтгэл зүйн нэг хэрэгцээг хангаж ин гэсэн үг гэж боддог. Таны хувьд төгс сад жаргал гэвэл юу хэлэх вэ? Төгс альва юмны төгс гэдэг ойлголт бас их хэцүү тий. Төгс гэдэг ойлголт ер нь баг хорвоо ертөнцийн байхгүй. Гэхдээ хамгийн сайн аз жаргал бол одоо илүүгтэн эрүүл тэгээ тодорхой хэмжээний дутагдaltaа тэрнийхээ төлөө аз жаргалтайгаар тэмцээд явж байгаа. Тэр амьдрал бол хамгийн сайн аз жаргал юм болов. Энэ ч утгаараа нийгмийн дундаж давхархад тэр дундаа дундаж давхаргынхаа дунд болон доод давхаргын хүмүүст хамгийн их аз жаргал байдаг гэж боддог. Та юуд хамгийн ихээр бодиттой хандахыг хүсдэг вэ? За би ер нь хайр сэтгэлээс бусад бүх асуудал төр маш бодиттой ханддаг. Хамгийн их тийм ичиж байсан тохиолдол байна уу? Шараалж байсан. Ичижсэн тохиолдол байгаа. Гэтэ одоо бодоход их хэрэггүй юмнаас ичиж байж. Би 12 онд магистрат төгсөөд ирээд ажиллаж исэн. Тэгээд утасны зардал нэлээд их зардал явдаг юм шиг санагдчихсэн. Сар болгон 50,000 төгрөг дараа төлбөрт 50,000 орчим гардаг. За тэр утсаар би яриад нэг юм бүтээгээд байна үхээр үгүй. Ажил дээр суурь утас байгаа. Ажлыг ажлын орчинд тэр суурь утсаар ярьчихна. Тараад би гэртээ харин юугаач ярих юм ус. Шал дэмий зардал их өндөр гаргаад байгаа юм шиг санагдаад. Тэгээ тухайн үед чинь бас нэлээд гайгүй утаснууд барьдаг болцсон үе хүмүүс. Би бол хамгийн эртний нөгөө Nokia жилөө тийм утастай байжсэн. Тэр утаснд би ерөөсөө мөнгө зарахгүй гэдэг зарчимтай. Би ямар нэгэн өөрийн телефоны компани төлөө амьдраад байгаа ч биш үү тий. Гээд утаснаас айлуулах зардал хэмнэх үүднээс утасаач солихгүй тэгээд байжсэн. Урд цуг сурж байсан нэг найз ирээд уулзъягээд яваад утсан чинь айгүй олвол байсан. Ширээн дээр бүгдээр айгүй гой утас тавьсан. Би тэгсэн чинь Nokia-гоо бариад яг чи хаана сууж байгаа ингээд яриад орж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр утсаа барьсараа ингээд самсргүй ширээн дээр очисон чинь нөгөө ширээн дээр байгаа гой утсууд миний утастай харьцуулагдаад үнэхээр эвгүй байдалтай. Яана ямар эвгүй юм бэ гэдэг. Гидсэндээ шахаад барьж исэн. Тэгэж нэг үнэхээр ичиж эвгүй байдалд орж исэн. Тэрнийхээ дараа би анхны ухаалаг утас Samsung-оос авсан. Одоо бодвол хэрэггүй зүүж ичижсэн байна уу тий? Тухайн үед чинь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 150,000 байсан шиг санагдаж байна. Би сая төгрөгийн цалинтаа 20 хэдтэй хөөхт гэр бүлгүй гэдэг чинь баг 10-аад 6-7 нэг болсон. Одоо 650-ыг 6-7-оор өчгөр ямар тоо гарах вэ тий? Тийм өндөр цалинтай хөөхт байсан байгаа байхгүй юу? Тэгсэн хэрнээ тэр маш өөртөө ихтэйгээр тэр утасны зардлаас татгалзаж чаддаг байсан. Таны сэтгэлийг юу хамгийн ихээр зовоодог вэ? Ер нь бол хүүхдийн ирээдүй, хүүхдүүдийн ирээдүй ихээр зовоодог. Энэ маань ганцхан миний хүүхдтэй ч холбоотой асуудал биш. Бүхий л хүмүүсийн хүүхдтэй холбоотой, бидний ирээдүйтэй холбоотой асуудал тийм ээ. Одоо албан болон албан бус янз бүрийн мэдээллийг их олж харж ин л та. Бага насны хүүхдүүд, дунд ангийн хүүхдүүд, ахлах ангийн хүүхдүүд бэлгийн замын халдвар төвчнөр өвдсөн ч гэх шиг янз бүрийн нөхцөл байдалд орсон тийм сөрөг мэдээллүүдийг аюул их хараад миний хүүхэд ирээдүйд яаж эрүүл эхнэр, эрүүл нөхөр болж авах вэ? Энд санаа зовдөг. Үүнийхээ төлөө бид яах ёстой вэ гэхээр Монголын ирээдүйд санаа зовох ёстой тийм ээ.
Тэгэхээр миний хүүхдүүдийн ирээдүй юу? Манай нийгмийн ирээдүйд л их санаа зовдөг доо. Бусдаар нэг санаа зовоод байгаа асуудал байхгүй. Мэдээж хүн юм чинь өдөр тутмын ойрон зүрийн стрессийн асуудлууд бол байгаа. Тэр бол цаг зуурын асуудал бий болдог. Хоронхон зур арилждаг тийм л юм. Өнөөдөр маргааш гэж зүйл байгаа тийм ээ. Танд хамгийн чухал нь аль вэ? Надад хамгийн чухал нь маргааш. Би ихтэй өчигдрийг бол 100% архиж чаддаг. Яг хо тухайн үед дүгнэлтээ хий чинь би ингэчлээ. Дараа ингэхээсгүй юм байна. Гэдэг дүгнэлтээ яг цаг тухайд нь хийгээд орхичдаг. Тэгээ тэрийгэ бодож удаан харамсах сэтгэл зүйн дарамтанд орох тийм асуудал байхгүй. Ирээдүйнхээ талаар одоо мэдэж болохоор бол магадгүй та юу асуухыг хүсэж байна? Бис асуух юм байхгүй. Тийм боломж олдох юм бол энэ чинь улс их ормор ямар амаатай өөргөл асууна гэж. Хувь тавилангаа хүн өөрөө бүтээдэг гэдэгт итгэдэг. Гэхдээ энэ бас 100% биш. Орчин цагт бол 100% биш. Яагаад гэвэл хүмүүс адилхан гараанаас эхлэхгүй байна. Зарим нь 18 нас хүрэхэд тэрбум төгрөгтэй сая доллартай байж хат. Зарим нь чумдаанчгүй амьдралаа эхэлж байна тий. Ийм нөхцлөөс яг хувь тавилан миний гарт байна гэд 100% хэлэх боломжгүй. Гараа олчихвол. Гэхдээ дор хаяж хувь тавилангийнхаа 50 хүний хувь тавилангийн 50% нь өөрөөс нь хамаардаг гэж боддог. Тийм ч учраас би ирээдүйн талаар хүнээс асуух биш. Би өөрөөс асуумаар байдаг. Би юу хийж чадах вэ? Бодсон юм яг бодиттой ажил хэрэг болгож чадахгүй юу? Энэ бүхэн надаас л хамаарна. Ихэнх нь надаас хамаарах учраас хүнээс асуугаад юм байхгүй те. Харин надаас хамаарахгүй асуудлуудаар бол ирээдүйн талаар асуумаар байгаа. Тэгэхээр энэ бол нийгмийн бусад хүчин зүйлтэй хамааралтай асуулт болчих байхаа. Асуухгүй маань л да. Хэрвээ асуух боломж байсан бол энэ ч одоо өнгөрөх сонгуулийн үр дүн мөнгө л одоо асуух байсан шүү дээ тийм ээ. Үр дүн ямар шалтгаалаад ор хорохгүйгээр шийтгэл байсан юм чинь тийм. За ягаад ч асуухгүй байсан юм байна. За одоо сонгуул руу ороо да хоёлаа. За өнгөрөгч 6 сар зохион байгуулагдсан улсын хурлын сонгуулийн төвийн бүсэд өрсөлдсөн. Хүн намаас өрсөлдсөн. За тэгээд чамгүй өрхөн санал авсан. Залуу хүний хувьд зориглон энэ томссон тойрогт том тойрог шүү дээ тийм ээ. Том тойрогт өрсөлдөж чамгүй санал авч чадсанд танд баяр хүргье. Баярлалаа. За хамгийн ихний асуулт маань яхаар увсын тэсийн охин төвийн бүсэд очиод өрсөлдөж юм бэ? Ямар учир шалтгаанаар төвийн бүсэд өрсөлдөхөр болов? Гэхдээ энэ удаагийн сонгуульд сул одоо тийм тойрог бүс гэж байсангүй л дээ. Өрсөлдөгч нар дандаа л том мундаг хүмүүс байлаа. Танаа төвийн бүсдэр ч бас одоо мундаг том хүмүүстэй та өрсөлдсөн. Ягаад энэ ихний асуулт маань тойргийг сонгох шалтгаан болсон бэ? Тойрог сонгох шалтгаан нам сонгохтой холбоотой байсан. Би хамгийн анх өвлийн амралтаар Монголд ирээд гэртээ байж байхдаа ер нь их хурлд нэр дэвшчихье гэж бодсон. Миний төлөвлөгөө бол 28 онд л нэр дэвшин гэж бодож байсан. Гэхдээ тийм их асар их мөнгө төгрөггүй хүн чинь анх удаа нэр дэвшээд их хурлд гарах магадлал бага. Ялангуяа мөнгө төгрөгтэй ч байсан гэсэн магадлал бага шүү дээ. Анх нэр дэвшээд гарсан хүн их ховор тийм ээ. Тэгэхээр ядаж 24 онд нэр дэвшээд туршлага хоримтлуулъя. Тэгээд 28 онд жинхнээсээ гарна гэж зорж оръё гэж бодоод нэр дэвшиж гэж бодсон. Нэр дэвшихдээ би ямар ч нам эвслийн тухай бодоогүй. Би дааш нэр дэвшээд туршлага хоримтлуулъя гэж бодоод хуучин цуг ажилтдаг байсан найз нөхөд энэ талаар туршлагатай хүмүүсээс уулзаж зөвлөгөө авсан. Би Монголд байхгүй нэр дэвшмээр байна. Зөндөө олон баримт хүрдүүлэх, зөвшөөрөл авах процессын ажил явагдана. Тэр бүхэн надад чи сануулж байгаараа, мэдээлэл өгж байгаараа гэд зөвлөгөө авахар хүмүүстэй уулзсан чинь за миний найз, за миний дүү Монгол бол сонгуул бол намал явдаг тогтолцоотой шүү. Тэгэхээр
аль нэг намаас нэр дэвшчихээ. Би дааж битгээ дэвших гэдэг зөвлөгөө өгсөн. Тэгээд аль намаас нэр дэвших вэ гэж бодож байгаа. 2-3 намаас нэр дэвших боломж байсан. Тэгээд хамгийн сүүлд нэг намын сонгоод нэр дэвшсэн. Тэр намын хувьд одоо тойрог нь тийм л боломж байсан гэж ойлгож байна. Яг хэрвээ тойргийн сонголт миний хүснээр байсан бол би нийслэлд нэр дэвших байсан. Яагаад гэвэл би залуу хүн. Тэгээд Дарханслинг Төв аймагт нэр дэвшсэн. За миний хүснээр биш боловч бас их аз таарсан. Хэдийгээр том тойрог боловч Дарханслинг Төв аймагчин өөрөө нийслэл хотод ойрхон. Энэ тойргийн сонгогчид хайрцангуй мэдээлэлтэй, олон ургалч үзэлтэй, тий энд тэндээс цугларсан одоо казах хүмүүс байна. Баруун аймгийнхан байна. Төвийн аймгийнхан байна. Нийслэлчүүд ч байна, тий маш олон төрлийн хүмүүсийн нэгдэж амьдардаг олон ургалч үзэлтэй нийслэл хоттой ойрхон мэдээлэл сайнтай, боловсрал сайнтай тийм тойргийг сонгоцсон юм шиг санагдсан. Санамсаргүй байдлаар. Өнгөрч сонгуул маань бүсчилсэн маягаар явсан шүү дээ, тийм ээ. Тэгээ энэ бүсчилсний онцлогийг нь ер нь та юу гэж харж байна? За энэ бүсчилсэн том тойрогт давуу болон сул тал байна. За давуу тал нь яг бид нар шиг юм шин залуу хүмүүст давуу талтай гэж бодсон. Яагаад тэгэхээр нам болгон өөрийн 10 нэр дэвшигчээ явуулж байна, тийм ээ. За нөлөө бүхий хүчтэй ах намууд бол сонгуулийн сурчлагаагаа сайн хийж байгаа. Сонгуулийн сурчлагын хугацаанаас ч өмнө ч гэсэн удирдах том албан тушаал эрхэлжсэн хүмүүс чинь төрийн байгууллагын ажлыг тайлагнах нэрийдлэр ч юм уу эсвэл хийсэн ажлаасаа шалтгаалаад эсвэл тэр хүмүүсийн нэр нөлөө эд хөрөнгө маш олон хүчин зүйлээс шалтгаалаад тойрогтой аль хэдийн танигдсан байдаг тийм. Гэвч нэг намаас явж байгаа тий. Том намаас явж байгаа 10 хүнийг тий. Эсвэл ардын намч байна уу, ардчилсан намч байна уу, дэмждэг хүн байлаа гэд тэр 10 хүнийг дэмжих магадлал бага байхгүй. Тэрэн дотор таалагдахгүй хэн нэг нь 2-3 ч юм уу дор хаяж хэн нэг нь таалагдахгүй нэр дэвшигч байж л таараа тий. За тэгвэл одоо сонгуулиар мөнгө тараадаг сонгогчдын саналыг худалдаж авдаг гэдэг тий. За би бол саналаа худалдаж үзээгүй. Надаас хүн бол тоож миний саналыг худалдаж авдаггүй. Гэтэ олон нийтийн дунд ийм яриа байдаг учраас тийм юм байж магадгүй гэж бодож байгаа юм. Хэрвээ байдаг бол энэ нууц биш нууц гэсэн үг тий. Тэгвэл бүх намаас явж байгаа 10 хүмүүс мөнгө тараах юм. Аргуулаа мөнгө тараах юм. Тараахгүй шүү дээ. Цөөнхэд нь л тарааж магадгүй. За тэгвэл саналаа өгөхдөө тэр мөнгө тараах, ажлын байр, албан тушаал гэх мэтийн материал хүчин зүйлээс хамаарч сонголтоо хийж байгаа тэр хэсэг бүлэг бол одоо бас 10 улангийн сонгох магадлал бага тий. Юу ч гэсэн тэр 10 хүнээс зарим хэсгийг одоо ямар ч ашиг сонирхолгүйгээр хэн нэг таалагдсан нэгнийгээ судалж агаад энэ хүн л Монголын ирээдүйд хэрэгтэй. Ер нь ийм хүмүүс гараасаа гэж бодсон хүнээ чин үнээр сонгох магадaltaй байхгүй. Тэгэхээр тэрэнд нь бид нар мэт хүмүүс орж ирэх боломжтой. Энэ давуу тал болсон. Энэ бол давуу тал тий. Тухайлбал би маш хөрөнгөтэй мундаг хүнтэй тий. Хоёулахнаа нэр дэвшээд нэгэн гарахаар байсан гэж бодлоо. Би барахгүй шүү дээ. Би бүр хідэн санал авахгүй. Яалтч өвчм өгсөн тий. Гэтэл ингээд олон сонголт байснараа ийм давуу тал бий болж ин гэж бодсон. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улсын хурлын 76 гишүүнийг холимог тогтолцоо буюу 48 гишүүнийг жагсаалтаар буюу профессионал аргаар тий 76-г нь шууд сонголтоор гаргахаар хуульчилсан. Гэтэл маш олон хүмүүс одоо улс төрийн томоохон намуудаас залхацсан саарл бүлэг гээд байгаа тийм ээ. За тэдгээр хүмүүс ингээд аль нэг намаас татгалзсныхаа төлөө өөр нэг намыг очиж сонгох байхгүй. Ерөөсөө энэ нам надад таалагдахгүй байна. Би 30 жил дэмжлээ. 10 жил дэмжлээ. Таалагдахгүй байна. Ерөөсөө боли. Хэнийг ч хамаагүй өөр нэг намыг сонгоод үзье. Гээд өөр намыг сонгоход нөгөө хүсэхгүй байгаа хүмүүс нь жагсаалтаар гарч ирэх боломжтой. Энэ өөрөө сул тал.
олон нийтийн мэдээллийг харахад харагдаж байна л да. Одоо ийм хүн чи их хурлын гишүүн болох ёсгүй байсан. Энийг сонгосон та нарын хогчин тэр гэж бие биендээ буруутгах чинь тий. Яг ингээд нийтийн дургуслыг хөргөж байгаа, нийтийн таалд нийцэхгүй байгаа тэр одоогийн улсын их хурлын гишүүдийг харахад тэд хин байна вэ гэхээр жагсаалтаар орчихсон хүмүүс байхгүй юу? Яг шууд сонгуулиар ард түмний шууд сонголтоор гарч ирээгүй. Тэгэхээр ийм сул тал байгаа. За хоёрдугаар сул тал нь энэ би бас тодорхой хэмжээнд хууль зөрчиж гэж бодож байгаа юм. Яагаад тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулийн 21-р зүйлийн 2-т заасан байдаг. Улсын хурлын гишүүнийг сонгуулийн эрх үхий иргэн нийтээрээ чөлөөтэй шууд сонгож гаргана гэд. Шууд сонгох эрхийн үндсэн дээр сонгон гаргана гэд хуульд үндсэн хуульд тодорхой заасан байгаа. Үндсэн хууль маань их хууль шүү дээ тий. Тэгэхээр тэр 48 гишүүн чинь сонгогчийн шууд сонгох эрхийн зарчмыг хангасан уу? Энтэй зөрчилдөд байгаа юм шүү гэж бодож байгаа. Хууль талын юмдаа болж байгаа бол одоо тэгээд хийсэн байдаг байлгүй дээ. Сонголд орсоо. Ер нь таны төсөөлж байснаас ямар байсан? Төсөөлж байснаас хайцсангүй гайгүй байсан. Асар их мөнгөгүй бол хинч биш. Мөнгө тарахгүй бол хинч биш. Чамаа хинч сонгохгүй чи яах гэж байгаа юм гэж би бинэ шоголдог штэ. Яг үнэндээ ард түмэн өөрчлөгдсөн байна. Шин зүйлийг хүсдэг болсон байна. Өөрчлөлтийг хүсдэг болсон байна. Хуучин юмнасаа залхсан байна тий. Тэгэхээр миний сонгуулиар ажилласан хугацааны үед 12 хоног. Тойргоо би 5 сар сонгосон. Намаа 5 сар сонгосон. Тэгээд яг хуульд заасан сонгуулийн сурчлагын 12 хоногт би ажилласан. Ажиллахдаа за санхүүгийн асуудлаас эртнээс төлөвлөөгүй гэх мэтийн шалтгаанаар би бүрэн гүйцэтгэж ажиллаж чадаагүй. Би ойролцоогоор 50 мянган сонгогчдод өөрийн мэдээлэл хүргэсэн. Нийт 205 билүү мянган сонгогчтой том тойрог. Энээс би ер нь 4-ний 1-т ч хүргэж амжаагүй гэсэн үг шүү дээ мэдээлэлээс. Тэгэхэд 6298 санал авсан. Мэдээж надад хүнд тарах мөнгө байхгүй. Сонгуулийн сурчлагын үеэр нэр дэвшигчдэд бичлэн нэр дэвшигчд болон багаараа бичлэн явж ажиллахаас гадна сошиал цахим орчин ашиглах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглах гэх мэт олон хуулиур байдаг тий. Би аль нэг ч ашиглаагүй. Өөр эсрэгээрээ сонгуулийн сурчлагын үеэр миний сошиал зогссон. Сонгуулийн үеэр сүлжээ маш муу ажиллаж исэн. Тэгээд би дандаа сүлжээгүй малчны хотоор явж ажилласан. Тэгэхээр миний утас ажиллахгүй. За миний захимыг хөтлөөд өгөх хүнийг хайхад 5 сая гэжсэн. Би нэг захимыг 5 саяар хөтлүүлснээс би нэг хэдэн хүнд цалин өгсөн дээр гэж бодсон. Натаа яваад хин нэгэн чинь хин нэг мэрэгжлийн зурагтлаачиг зураг аваад өгөөч гэсэн чинь 5 сая гэжсэн. Би 3 саяар яваад өгөөч гэж нэг хүнд хүсэлт гаргасан. Зөвшөөрөв. Би тэгээд бүрмэсэн татгалцсан. Өөрөө сүлжээг орчинд очиод захин бүрмэсэн зогссон байдалтай ингэж ажилласан боловч одоо мэдээлэл хүргэсэн сонгогчдын тооноос 10%-аас дээш санал авах гэдэг чинь маш өндөр амжилт гэж бодож байгаа. Магадгүй би 200 гаруй мянган сонгогчтой бүрэн гүйцэд мэдээлэл хүргэсэн бол яах байсан бол тий. Энэ сонгуульд орсондоо бол харамсахгүй болго юм байна. Харамсахгүй. Анхнаасаа төсөөлж орсон. Харин ч би бүр эсрэгээр эхлээд бол угаасаа л гарахгүй. Туршлага хөрөмтлүүлээ гэж орсон бол яг ингээд дотроо ороод ажиллаад хүмүүсийн дэмжлэгийг олж байгаа мэдрэнгүүт ер нь би гарчих юм биш үстэй гэж улаар нь дайрсан. Бас нэг гордлогын юм байгаад. Тойрог бүтэн тойрч чадсан уу та? Бас том тойрог юм байл шүү дээ. Чадаагүй. Төв аймгийн бүхэлд орхисон. Зөвхөн Дархан Сэлэнгээр ажилласан. Дархан Сэлэнгээр ажиллахдаа би зөвхөн хөдөө орон нутгаар ажилласан. За аймгийн төвд бол намаас сонин тараачих байгаа гэж найдсан. Гэтэ хангалттай тараагдаагүй юм шиг байна лээ. Тийм учраас төвлөрсөн газруудад миний мэдээлэл хүрээгүй л гэж ойлгож байгаа. За тэгвэл сумын төвүүд дээр материал тарах аягүй хэцүү юм байна. Ихэнхдээ сумын төвүүд чинь гэр хороол шүү дээ. Хашаатаа, нохоотоо тэр айлд хүн байгаа байхгүй мэддэхгүй. За уул уурхаа хөвжтсөн сумуудад бол ихэнх нь уурхаад ажиллахаар явцсан байдаг юм байна. Гэх мэтийн хүн олж мэдээлэл тарах боломжгүй. За ингэхээр би малчны
хотоор уулзалтаа хийгээд явсан. Малчтаар уулзалт хийх бас харьцангуй боломжийн бүгд хоорондоо утсаар мэдээлэлээ дамжуулчихна. Нэг доотлол нь 10-аад гэр бүл, дээдлэл нь 52 гэр бүлийн төлөөллийг цуглуулсан тийм уулзалтуудыг малчны хотоор хийж явсан. Тэгэхээр Дархан Сэлэнг гээд 2 аймгаар явж мэдээлэлээ түгээсэн юм шиг хэрнээ энэ 2 аймгийнхаа зөвхөн хэсхэн хүмүүст л мэдээлэлээ өргөсөн гэсэн үг. Тэгэхээр энэ богино хугацаанд тэр бага зардлаар ерөөсөө тойрогтой бүрэн ажиллаж амжаагүй. За харин эртнээс ингээд төлөвлөөд би энэ тойргоо сонгоод дор хаяж жилийн өмнө тий энэ тойрогт ер нь нэр дэвшин шүү гэсэн бодолтой байсан бол аль хэдийн бас мэдээлэл өргөчих боломжтой. Тэгсэн бол тэр 16 хоног надад шаардлагагүй. Аль хэдийн танигдалтаа хийцэн сошиалтай л суучих хэрэгтэй байхгүй юу тий. За өнгөрөх сонгуульд нь бол нэлээдгүй мөнгөний сонгуул болсон гэж байгаа. Зардал асар өндөр гасан сонгуульд оролцсон хүмүүс байна. За адгийн наацхан л нөгөө ухуулгч нарынхаа тэдэн сонгогчдын дунд тэдэн ухуулгчгээд хуулиар заагаад өгсөн тоо байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ хэдэн ухуулгч нарынхаа цалингийн үржүүлээд бодоод үзэхээр энэ томсон нэг тойрог дээр чинь нэг нэр дэвшигчээс бараг 2-300 сая төгрөг гарахаар байсан. Зөвхөн ухуулагчийн цалин. Тэр чинь нөгөө хуулиар өгөх ёстой цалин шүү дээ тийм ээ. Гэх мэтлэнгээр бол асар өндөр зардалтай сонгуул болсон гэж байгаа. Нууцшил өнгөрөх сонгуульд хэдэн төгрөгийн зардал гаргаваа. Энд хуулиар бол та тайлгна шүү дээ тийм ээ. Тий. Хуулиар бол тайлгансан. Яг хуулиар тайлгнахад маш бага хэмжээний зардал харагдаж байгаа. Гэхдээ зарим зардлууд үнэхээр хэцүү байдаг юм билээ. Орон нутгаар явхад одоо би бүх машиныг дагцсан, карта барьсан гэж яахгүй шүү дээ, тий. Тэгээд тусдаа машинтай ажиллаж байгаа хүмүүст ингээд бензин нэмгээд мөнгө өгнө. Тэр хүмүүс нь жишээ ер нь зүгээр аймгийн төвдлөгч нь буудал тоноод гарахад баримтаа авч чадахгүй тохиолдол айгүй их. За баримтаа авах гэсэн ийм учир шалтгаантай бид нар үндэсний аудитын газар тайлангаа өгдөг. Ингээд заавал баримтаа авах хэрэгтэй энэ төргээ тайлбарлахад бараг ойлгох шинжгүй эсэргээрээ за ингэж баримт нэгчээж бараг санал авахгүй дээ ч юм уу тий. Тэгэхээр би өөрөө баримт цуглуулахад хэцүү байгаа юм чинь надаас бусад хүмүүст бол бүр хэцүү ажил байхгүй юу? Зарим газар одоо сүлжээ байхгүй, бос машин гаццсан, интернетгүй, аль эсвэл угаасаа баримт олгодоггүй гэх мэтийн зөндөө үйлчлэгэнүүд байгаа бодит амьдрал дээр тий. Тэгэд энэ хэмжээгээр баримт тутахад санхүүгийн анхны шатны баримт тутахад тэр өөрөө зөрчил болж хувирна. За дахиад сайн дураараа миний өмнөөс ингээд машинаа хөлөглөөд бүх зардлаа гаргаад ажиллаж байгаа бас багууд байгаа. Тэднээс бас мөнгө гарч байгаа. Гэх мэт ингээд баримт цуглуулахад өчнөө төвөг болохоор бүр цуглах боломжгүй тэр баримтуудыг тайлгнахгүй хаяхаас өөр зам байхгүй. Тийм учраас жижигхэн мөнгөний зардал тайлгдсан байгаа. Гэхдээ яг ингээд сонгуулиас өмнө болон сонгуулийн үе ингээд 2 хэсэг байгаа шүү дээ. Би тухайлбал бодвилдингийн тэмцээнд орсон. За би их мундаг тамирчин болчлаа. Би төрүүлчих шүү гэж ороогүй. За яг уу улсын аврагад ороход хамгийн наацхын шалгуур хангаж байгаа. Дор хаяж хувц өмсөд тайзан дээр гараад биеийн пропорцийн шаардлага хангаж байгаа ч юм уу тий. Бас булчин суулвч тодорхой хэмжээнд хичээлсэн гэх мэт үндсэн шалгуур хангаад л орсон. Түүнээс ялагч болохгүй нь ойлгомжтой нөхцөлд орсон. За би нэг нүүр анхрыг өөрийгөө нээ гэж орсон байхгүй. Яг ингээд холбоод авч үзвэл энэ сонгуулийн шууд ус зардалч юм шиг тий. Гэх мэтээр ингээд янз бүрийн зардлаа бодоод үзэхээр нэг 40 метр квадрат байрны үнээр сонгуульдсан гэж дүгнэн тий. За сонгуульдлаа. Хамгийн хэцүү зүйл нь юу гэдэг юм бэ? Хамгийн хэцүү зүйл ихтэй бас зарим нь гайгүй юм байлээ. Тэрэн дунд бас нэг хэцүү. Нэр дэвшигч гэхээр маш их мөнгөтэй. Дахиад энэний цаана хин нэгний мөнгө байгаа гэж ингээд шантажлах хүмүүс бас гарч ирж байна. Тэр нь аюу хэцүү юм байлээ. Гэтэл би танаас ямар ч шалгаагүй. Зүгээр зориг гаргацсан. За хүмүүс бол нэр дэвшихгүй мөнгөө зарахгүй гэд сууж байгаа шүү дээ.
би хамаагүй алдвал алдчихъя. Мөнгөө зарчъя гэж орцсон л хүн байхгүй юу? Түүнээс биш танаас илүү юм тата биш тийм ээ. Тэгэхээр энэний цаана маш их хэмжээний мөнгө байгаа. Мөнгө байж л таарна. Тэрнээс би яаж авах вэ гэж янз бүрийн шантажлах хандлагууд нэлээдгүй гарч исэн. Тэр бол айгүй хэцүү санагдсан. Би бас нэг жишээ хэлье л да. Тэгээ нэг 20 хэдээс 30 хэдэн настай 10 залуучууд нэг юм би таньдаг. Нийлээд ингээд энэ сонгуулийн бид нарт 10 сая төгрөг гэж байгаа. 10 залууч 100 сая болчих гэж байгаа. Юун тэднэрт өөх 10 сая төгрөг тий. Бид нар юу хийх вэ? Одоо энэ тарихт гарах ажлыг бид хийн. Тэдэн 100 мянган санал байна тий. Аямч нэг сонгуульд ороод үзье. Туршлага хуримтлуулъя. Гарахгүй нь бол ойлгомжтой гэдгийг мэдчихсэн. За зорилго нь юм байжээ. Улсын хурлын гишүүн гэдэг хүн болъё гэдэг зорилгот нь юу юм бэ? За зарим хүмүүс ингэж ойлгодог тий. Улсын хурлын гишүүн болох гэхээр заавал баяжих гэж ч юм уу тий. Улсын хурлын гишүүн болохгүйгээр баяжих арга зүйн байгаа шүү дээ. Улсын хурлын гишүүн болохыг хүсэхгүй хангалттай баян хүмүүс зөнд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бас жоохон өрөөсгөл ойлголт гэж боддог. За юун төрөнд улсын хурлын гишүүн болгон гэдэг өөрөө Монгол улсын хууль тогтоох төрийн дээд байгууллагад орж ажиллан хууль юу шийдвэрлэдэг, нийгмийн харилцааг шийдвэрлэдэг, тийм нийгэм дээрх бүхий л харилцааг хууль тогтоомжоор шийддэг. Энийг улсын хурлын гишүүд баталдаг. Тэгэхээр нийгэмд өөрчлөлт авчрах, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах хамгийн одоо боломжтой арга бол улсын хурлын гишүүн болж ард түмэнд нийтлэг үйлчлдэг, нийт ард түмний үндэсний эрх ашиг сонирхлыг хамгаалдаг тэр сайн хуулиудыг батлах ажил хийх нь өөрөө хамгийн үр дүнтэй арга гэж боддог. Тийм ч учраас би улсын хурлыг нэр дэвшсэн. За хүний амьдралын хэрэгцээ айгүй хязгаартай тий. За баян хүмж, ядуу хүмж ойролцоогоор нэг метр 50-аас 40-оос 2 метрийн хооронд биеийн хэмжээтэй байх шиг байна тийм ээ. За ямар ч хүн нэг хэдийн ээлжинд л хувцсан өмсөн ходоод нь хэмжээтэй тий. Архиугаад ч хэдэн шил архиух. Тэр жижигхэн ходоодод хичнээн архиух. Хичнээн хоол идэхий. Энэ алгын жинээ би энд хичнээн хувцсан өмсхий. Мөнгөтэй болохоос өмнө хүний амьдралд мөнгө тийм амар чухал биш юм а гэдгийг мэдэрсэн хүн байхгүй юу? За одоо энэ улсын хурл маань арай нэг тийм миний харж байгаагаар ондоо байна л да. За тэгээд эрх зүйн байдлыг одоо дордуулах уу, дэрдүүлсэн одоо ямар сайхан нэг хуулийг одоо батлуулъя гэхэд хувь нэг гишүүний оролцоо одоо тунчгал одоо хэцүү юм шиг харагдаж байгаа. Яагаад гэвэл энэ чинь нам бүлэг практик гэдэг болчихжээ. Нэг үний одоо санаачсан хуулийг цаашаа батлаад явах нь юу бол нөгөө намын бодлого гэдэг юм байх нэ. Тэр хүний одоо санаачсан хуулийг цаашаа дэмжиж одоо батлагдаад явах уу, яах вэ? Тэгэхээр одоо ингэж ярьж байгаа ганц нэгэн гишүүн байгаад нэвэр болж чадах юм болов уу? За хүмүүс яг ингэж ярьдаг, ингэж боддог тий. За улс оронд альва нийгэмд өөрчлөлт авчран гэдэг чинь маш урт хугацааны томоохон ажил байхгүй юу? Хэрвээ бүгдээрээ одоо ингэж бодоод хэнийг ч сонгож гарахгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. За нэг хүн ч гэсэн гарч яаг, эсвэл 3 хүн ч гэсэн гарч яаг гэдэг өнөөдөр 3 хүн гарахад дараагийн сонгуулиар 10 хүн тий. Тэрний дараагийн сонгуулиар 20 хүн ч юм уу. Ингэж өссөөр байж тодорхой хугацааны дараа энэ 126 гишүүн чинь 10 өөр нам эвсэл бие даагчаас бүрдсэн ийм бүлэг нэгтгэхэд яг уу тэд нар өгсөн хуульдах боломж нь бага. Тий. Тэд нийгмийн янз бүрийн бүлгийн эрх ашиг сонирхлыг төлөөлж байгаагийн хувьд хамгийн тийм одоо өргөн агуулгатай нийтлэг эрх ашиг агуулсан хууль батлах боломжтой байхгүй юу? Яг өнөөдөр ганц 2 гишүүн байна. Өнөөдөр нэг байна. Маргааш 2 байх боломжтой шүү дээ, тий. Нэг үүргээ гүйцэтгэхгүй, цөөхөн хүмүүс үүргээ гүйцэтгөхгүйгээд цөөхнөөд сонгохгүй бол хизээч үүрч өөрчлөгдөхгүй. Цөөнөөрөө гаргаж нэмсээр байж нэг л мэтгэд бид тэр өөрчлөлтийг авчрах цаг хугацаанд хүрэн гэж бодож иргэд яг чинь үнчээр
итгэл үнэмшлэрээ сонголтоо хийж байх ёстой юм болов уу гэж боддог. Дайн болоход яадгийг тий. Хүч тэнцвэргүй дайн үзэнд болдог тий. Бид нар ялагдах юм чинь яадгийг гэд хүлээгээд буугаад өгчдөг үсттэй тий. Дайцсаар байгаа дуустдаг. Зарим нь төсөөлснөөс өөр үр дагавар гараад нөгөө хүч султаа тал нь ялгах тохиолдол гардаг тий. Яг тэр шиг л иргэд бол сонгогчд бол арай өөр ингээд цөхөрсөн байдлаар хандаад орхих биш. Одоо бид тэмцэх ёстой. Тэмцлийн хамгийн зөв арга хэлбэр нь сонголтоор хөдөлмөрөөрөө тэмцэх ёстой байхгүй. Бид талбай дээр гарч жагсаад яах юм? Үр дүнд нь нэг хідэн даргын албан тушаал нөгөө хүмүүст л шилждэг шүү дээ. Ямар ч өөрчлөлт байдгүй тий. Энэ бол тэмцлийн арга хэлбэр биш гэж боддог. Үр дүнтэй арга биш. Ялангуяа энэ цаг үед. Одоо бид сонгох эрхэм бидэнд байна. Азар бид ардчилсан Монгол улсын иргэн сонгох эрхэм бидэнд байхад бид нар сонголтоороо хөдөлмөрөөрөө энэ нийгэмдэр байгаа муу мухай юмтай тэмцэх ёстой. Бидний сонголт бол бидний тэмцэл гэж боддог. Түүнээс биш гарч жагсаад таны албан тушаалыг над руу шилжүүлээд ард түмний амьдралаа анаал янзаараа үлдэх биш байхгүй тий. Одоо яг энэ байгаа сонгуулийн тогтолцоогоор дараагийн одоо магадгүй сонгуулиуд явах юм бол тань шиг ийм залуу хүмүүс, мөнгөгүй хүмүүс энэ сонгуульд ер нь гарч ирэх боломж байна уу? Бага хаа. Тий хүмүүс маш их мэдээлэлтэй болж байна хамгийн гол нь. Шинэ залуу юу өөрчлөгдөж байна. Бид нар өмнө нь мэдээлэл муутай зөвхөн энэ дээрээс дарга нарын хэлсэн үгэнд итгэдэг, автдаг байлаа. Тэгвэл одоо хэл устаа шинэ залуучууд бий болж байна. Бид бүгдээрээ хичээдэг болж байна. Аль болох нэг хин нэгний хэлсэн үгэнд итгэх биш тэр нь шүүлтүүртэй ханддаг болж байна. 3 дахь 4 дахь их сургуульчаас бид нар мэдээлэл хайгаад энэ хүний хэлээд байгаа үнэн үү худлаа юу? Энэ бүхнийг шүүлтүүрдээ цензуртай ханддаг болж байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө тэр дарга мундаг тэрний хэлсэн үнэн гэд бүгдээрээ сонголтоо хийдэг тэр цаг үе өнгөрч байгаа болов уу гэж бодож байгаа. За ялангуяа 2000-ад оныхнаас хойш бол их өөрчлөлт болно гэж боддог. За та Увс аймгийн Тэс сумын охин өдөө боловсрол эзэмшсэн тийм ээ баг дунд улс өдөө тэгээд сургуульд яваад 2-3 сургууль төгссөн юм байна. Гадагшаач одоо эрдэм боловсрол хүртлөөд ирсэн хүн байна. Сая одоо сонгуулийн сурталчилгааны хөдөөд аймагуудаар торгуудаар зөндөө явлаа. Энэ хот өдөөгийн боловсрол гэдэг зүйл яригддаг аа. Энийг та ер нь юу гэж хэр их ялгууртай байна гэж хардаг. Ялгууртай байна уу? Монголд боловсролын ялгаа асар их байгаа. Зөвхөн хот хөдөөч биш. Хот дотроо төрийн болон хувийн эмчийн сургуулийн ялгаатай байдал маш их өндөр. Одоо үндсэн хуульд заасан өмчийн альва хэлбэрийг дэмжнэ гэж заасан байдаг шүү дээ. Тэр хүрээнд одоо хувийн сургуулиуд ажилуулж болдог. Гэхдээ хувийн сургуулиудыг хийхээ компани буюу ашигын төлөө байгууллагын статусаар үйл ажиллагаа явуулж байна л да хувийн сургуулиуд. Энийг би их буруу гэж хардаг. Ер нь боловсрал гэдэг юмны зарлага нь ашиг болох юм. Үгүй үстэй тий. Тэгэхээр энэ дээр би нэг эргэж хармаар юм уу, засаж өөрчлөмөр юм уу гэж боддог. Хоёрдугаарт одоо нотлох баримт ярил л да. Тэр монгол хэллээ англи хэл битээ сураач ээ гэд байгаа тэр улс төрчидч байдаг. Томоохон бизнесмэнүүд ч байдаг. Монгол хэлээ гэд. Тэр хүмүүсийг сайн судалж үзэх хэрэгтэй. Яг өөрснийхөө хүүхдүүд аль сургуульд сурж байна. Яг тэр хүмүүсийн яриад байгаа улсын сургуульд монгол хэлээ сурж гин үү? Эсвэл олон улсын англи хэлбэртэй сургуульд сурж гин үү? Энийг очиод судлаад үзэх хэрэгтэй. Бодит амьдрал дээр эсэргээрээ байдаг байхгүй юу? Тэр хүмүүсийн ярьсан чинь. Тэгвэл үндэсний дангааршил монгол хүнд монгол хэл соёл хамгаас илүү чухал юм бол тэдний хүүхдүүдэд монгол соёл хэрэггүй юм. Ард түмний хүүхдүүд л одоо Монголын уламжлалыг хадгалах хэрэгтэй. Тэд нэр өөр байх гэдэг юм. Энийний зан ямар зорилго байгаа юм? Хэл сурах боломжийг хааж ингэдэг чинь өөрөө мэдээлэл авах боломжийг хааж байгаа юм. Тэгэхээр мэдээлэлгүй олон их сурвалжаас мэдээлэл авах боломжгүй хүмүүс чинь нөгөө л хідэн дарга нарынхаа үгийг сонсоод итгэн. Окей, та ястаа мундаг шүү, би таныг сонгоно л гэж сууж байгаа байхгүй. Сууж байна шүү дээ тий. Тэгэхээр яг эцсийн эцэст цөөн хідэн хүмүүс
ард түмнийг мэдээлэлгүй, харанхуй, хорвоо ертөнцөөс тасалсан байж сонголтыг нь ингээд амар хэлбэр аргаар хямдхнаар авахын тулд ингээд хэл сурах боломжийг хаагаад байгаа болов уу гэж боддог. За дэлхий дээр маш олон хэл байгаа. Тэр дундаа түгээмэл 10 хэл, нүүбийн 6 хэл билүү тий? Ихэнхдээ хэлний ойлголтууд байна. За хэлээ алдчихвал ерөөсөө тусгаар тогтнолоо алдчихдаг юм уу? Бусад улсаас жишээ авъя л да. Төвд хятадын лэг мууч шүү дээ. Төвд хэлтэй. За тэгвэл хятадаар ярьж байгаа Сингапур, Малайз. За англиар ярьж байгаа дэлхий дээр маш олон улсууд байгаа. Тэд нар эсэргээрээ бас хөгжил тусгаар тогтнолоо хадгалаад сайхан хөгжөөл явж байгаа шүү дээ. Англи хэлийг ашиглалаа гэд тусгаар тогтнолоо алдсан байна уу? Байхгүй гоц. Тэгэхээр энэ хэлэн дээр ингэж тусгаар тогтнолтой үнсэрхэг үзэлтэй үндэсний дангааршилтаа холбож ингээд массын сэтгүүд нөлөөлж эсэргүүцүүлж байгаа цаанаа бол зоригтой гэж боддог. За таныг үнсэрхэг үзэл гэсэн дээр би нэмээд тодруулаад нэг зүйлийг асуучаа. Та ч одоо ялангуяа бүгд хятадд ус урд туршид боловсрол эзэмсэн хүн. Тэгээ манайхан зарим нэг тийм байдаг шүү дээ. Хятад гэхээр л санаг жоохон нэг тиймэрхүү байдаг та тийм ээ. Тэгээд үүн дээр үнсэрхэг үзэл эх оронч үзэл хоёрын ялгаа нь юу вэ? Эх оронч гэвэл одоо энэ Монгол гэдэг эх оронд төрсөн, өссөн. Энэ Монгол эх оронд хайртай хүн бүхний л үзэл байхгүй юу? Одоо Казахын ард түмний яах юм? Монголд төрж өссөн, Казахстан руу нүгэд явахгүй шүү дээ. Тэнд очиод амьдарч чадахгүй, нийцэхгүй. Эндээ л тасцсан, Баяулгадөө л тасцсан, Монголдоо л тасцсан тийм л хүмүүс байгаа шүү дээ. Ингээд үнсэрхэг үзэлд хитрхи автснараа тэр үндэсний цөөнхүүдийн үзэл санаанд сөргөөр нөлөөлж одоо дотроос хагарах ч юм уу тийм боломж өрдүүлдэг юм болов уу гэж боддог. Магадгүй бид нэг цөөн Монгол хүмбэр адилхан бид Монгол эх оронтой хайртай бүгдээрээ яаж Монгол улсаа хөгжүүлэх вэ гэдэг ийм үзэл санаа нийгэмдэр давмгаалж байсан цагт Монголд төрсэн хэн ч болтгой Монгол оронд хайртай байх боломжтой байхгүй. Хятад яг энэ эх оронч үзлийг хэрэгжүүлдэг. Айгууруу гэдэг. Хүн бүхний эх оронтой хайртай байх тийм үзэл. Жалга довын үзэл. Их үндэстэн үзэл. Буюу одоо бид нар төв халахууд гэж ярьдаг тий. Төв халахуудаас устан марг, боржгончуудаас устан марг хүн биш ч юм уу тий. Тийм нэг ойлголт байна да. Хятад тийм юм байдгүй. Хятадын 90% нь хань үндэстэн шүү дээ. Яг үндсэн хятадын үндэстэн. Эннийг эсэргүүцсэн зохицуулт хятадын үндсэн хуулинд байдаг. Одоо их үндэстэн үзлийг эсэргүүцнэ гэдэг. Тэрний монголоор ойлгоход бол боржгончууд үзэл эсвэл төв алах гэдэг үзлийг эсэргүүцэн бүгдээрээ эв хэмжинтэй ямар ч үндэстэн хамаагүй хятадын иргэнэл бол адилхан эв хэмжинтэй эргэж сайхан амьдарцгаая гэсэн үзэл санаа хятадын үндсэн хуульд байдаг. Энэ бол эх оронч үзэл юм байна тийм ээ. Тийм ч учраас тэр 56 үндэстэн эв хэмжинтэй амьдраад ийм сайхан хөгжиж чадж байна шүү дээ. Гэхдээ тэр олон хүмүүс дотор ч одоо тэгээд үнсэрхэг үзэлгээ явчих юм бол одоо болохгүй хэцүү байна шүү дээ тийм ээ. За дээрэс нь энэ хятадын зөөлөн хүчний бодлого гэж яриад идэм байлээ. Одоо би ч сайн мэдэхгүй юм л да. Тийм үнэхээр байд юм уу? За би яг хятадын улс төрийн талаар бол сайн мэдэхгүй. Гэхдээ би энэ хятад сурдаг, энэ хэлийг мэддэг судлаач хүний хувьд би хятадын үндсэн хуулийг монгол хэл рүү орчуулж байсан. Legal info дээр нийтэлсэн байгаа. За ерөн багш нарын ярьдгаас ч юм уу ерөн түүхэн их сурвалжаас харахад хятадууд өөрөө өөрснийгөө түүхийн аль ч үед бус руу дайн зарлаж байгаагүй гэж үздэг. Тэгээд хатууг зөөлнөр гэдэг күнзийн философт байдаг. Хатууг зөөлнөр гэдэг тийм үзэл санаа байдаг. Хэн рүүч дайрахгүй, дайтахгүй тэг зөөлөн байж идэг тий. За зөөлөн хүчний бодлого буюу soft power нөрөө олон улсын харилцаанд одоо эдийн засаг цэрэг зэвсгээс гадна 3 дахь арга байхгүй. Энэ одоо ямар хэлбэрээр хэрэгждэг вэ гэхээр үнэт зүйл үзэл санаа
ард түмний нийтийн ухамсар гэх мэт соёл ийм аргаар дамжиж хэрэгждэг. Одоо аль ч улсад за ялангуяа нэлээд өндөр хөгжиж байгаа тэр улсуудад бол зөөлөн хүчний бодлого гэж байгаа. Солонгост бол бас маш өндөр шүү дээ. Солонгос сериалуудыг дэлхийн нийтээр үздэг тий. За дахиад олон улсад кино театруудаар гарч байгаа ингээд хүмүүсийг догдлуулсан баясгсан кинонууд хаанаас вэ? Америкээс явж байгаа үст. Үнэхээр хийж чаддаг хүний сонирхлыг татдаг тий. Энэний цаан ч бас л нэг зөөлөн хүчний бодлого явж байгаа. За яг тэр шиг хятад ч бас байгаа. Хятад ихвчлэн соёлын зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлдэг гэж би боддог. За хамгийн наазахын жишээ өчигдөр Чингис зочд дуудлал дээр би нэг хар хаяг байна. Тэр нэг хятад ирсэн байдаг юм ста. Taste of China гэжсэн үү? Тэгээд ямар ч үлээ нэртэй хятад ресторан. Тэгээд тэр чинь за хоолоороо ч гэсэн соёлоо түгээж штт. Ихэнх хүмүүс хятад хоол идэх дуртай тий. Тэгээд тэрийг ингээд яаж гаргаж чинь. Тэр зүгээр хувийн нэг хувь хүний л ресторан штэ. Гэвч тэрэнд бас нөгөө соёлын агуулга явж штт тий. Хятадыг амтлаарай тий. Тэгэхээр тэр хоолны тухай биш ингэж тэр хятадын амттай сайхан хоолыг идээд бүхэл бүтэн хятад орны хүн төсөөлөх нь шүү дээ. Taste of China гэдээ орж идэж байгаа юм чинь. За гэх мэтээр одоо кино янз бүрийн хэлбэрээр зөөлөн хүчний бодлого хэрэгждэг. За ард түмний үзэл санаа гэж жишээ авъя л да. Ард түмний үзэл санаа гар дамжуулж зөөлөн хүчний бодлого хэрэгжих боломжтой гэж. Манай монголчууд бол өстой жинхэнэ цэвэр хатуу хүчний бодлого айгуу сайн явж байгаа шиг байна. Яасан гэсэн. Өчигдөр би нэг сошиалт мэдээлэл харлаа. Багшийн дээд рүү явах зам асуугаад 5 шардныг 2 хятад явж байхаар нь баяуулгыг заагаад баяуулгын машин суулгаад явуулчлаа гэхэд. Энийний хандлт 8400 хүн байгаа юм. 8400 хүн реакшн өгсөн, лайк тарцсан. За доотлолт нь нэлээд комент байна. Комментийн ороод уншлаа. Тэгсэн чинь ихэнх хүмүүс эсэргүүцэж байна. Би дөнгөж сайхан хятад орсон. Гудамжны нэг замаа төөрчөөд гудамжны нэг эмэгтэйгээс зам асуусан чинь биднэрт зам заагаад бидний мөр таксины мөнгийг төлж өгөөд явуулсан шүү. Одоо ингэдэг цаг үе өнгөрсөн. Гэх мэт. Дандаа л хятад хүмүүсээс тусламж авсан. Хятад хүмүүс сайн хүмүүс ингэж болохгүй. Тэр чинь зүгээр нэг иргэн штэ. Ингэж хатуу андаж болохгүй гэд. Тэр бол зүгээр мааз байсан байхгүй тэр хүний комент. Зарим хүмүүс жинхэнэ гэж итгэдэг юм байна. Тэгээд тийм комент ичсэн байна. Тэгэд би бодож исэн. Хятадын ард түмний ер нь бол маш их нөхөрсөг тусч. Хүн чанартай хүмүүс байхгүй юу ерөөхдөө. Нийтлэг ард түмэн хинэн ч гэсэн гадаад хүнийг хараад хүй хаяхгүй, цаашаа ихгүй, туслах сэтгэлтэй. Ер нь хүн бүхэн туслах сэтгэлтэй. Ялангуяа гадаад хүндэр туслах маш өндөр сэтгхүүтэй. Энэ хүмүүс хэл ус ойлголцохгүй, манай нийгмийн дүрмийг ойлголцохгүй, учраа болохгүй явж байгаа туслая гэсэн сэтгэлээр ханддаг. Зүгээр бид сургууль дээр очиод эхний өдрүүдэд сургуульд зөвхөн картаар хоол иддэг байхгүй юу? Очсон эхний өдрүүдэд банкнд очиж карт энтрээ нийлгээгүй учраас сургуулийн хоолны газар би чам руу мөнгө шилжүүлчихье, чи картаа нэг хэрэглүүлчихье гэж гуйдаг. Тэгэхэд Солонгос оюутан 0.5 юан буюу одоо Монгол төгрөгөөр 200 төгрөг юм уу та тий? 200 хэдэн төгрөг. Уншуулахад тэр данс руугаа мөнгө шилжүүлгүүлээд авдаг байхгүй. Тэгэхэд хятад оюутнууд, хятад багш нар зүгээр хэрэггүйгээд өөрийнхөө картыг уншуулж хоол авч өчөөд орхиод явчихдаг. Бүр шахаад авахгүй тэр мөнгийг би бүр санаа зовмор энэний цаана юу байна вэ гэхээр нөгөө л гадаад хүмүүс хэцүү байгаа туслая гэсэн сэтгүү байгаа. Энэ сэтгүү хин хийсэн? Төр хийсэн байхгүй. Төр нийгмийг дагаж хөгжих биш, манлайлж хөгжих ёстой. Тэгжээж төрийн чиг үүрэг, төрийн агуулга хангагдана. Зөөлөн хүчний бодлогыг соёл, үнэт зүйл, үзэл санаа, ард түмний ухамсараар дамжуулж бас хэрэгжүүлж болно гэдгийн жишээ тэр байхгүй юу? Одоо хятад дэлхийн томоохон үйлдвэрлэгч орны хувьд дэлхийн маш олон улсуудаас ихэнх хүмүүс нь ямар нэгэн байдлаар хятад руу очиод үзсэн.
очихдоо хятад хүний тусламж аваад үзсэн байгаа тий. Тэгэхээр тэгж гадаад хүмүүсийг ялгарлан гадуурхдаггүй, үзэн яддаггүй тусрахаг тэр сэтгүүтэй ард түмэн хэн бүтээсэн бэ гэхээр төр бүтээсэн байхгүй тий. Соёлон бүтээсэн. За бидний энэ амьдарч байгаа нийгэмд таны нүдээр миний нүдээр харахад одоо болохгүй бүтггүй асуудал зөндөө байгаа шүү дээ тийм ээ. Таныхаар бид юу юунаас эхлэх ёстой вэ? Бид нар цахим орчин зохицуулалт хийх ёстой юм шиг санагддаг. Одоо Монголд Telegram, Viber, WhatsApp, Facebook, Twitter юу хөвчүүлээ. Дор хаяж 10 цахим платформыг нийтийн хэрэглээнд хэрэгжилж байна тий. Энэнд бид нар маш их цаг зарцуулж байна. За үүний буруу нь юу вэ? Буруу нь нэгдүгээрт их цаг зарцуулж байна. За хоёрдугаарт одоо хэрэглээний шаардлага байхгүй. Одоо хятадын WeChat, Alipay хоёрыг л түгээмэл хэрэгэлдэг. WeChat-аар маш олон худалдан авалт хийж болно. Ер нь такси дуудаж болно, хоол захиалж болно, худалдан авалт хийж болно, онгоцны хүлээ захиалж болно, төлбөрийн хэрэгсэл болгож ашиглаж болно гэд зүгээр нэг зураг нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс гадна хэрэглээний маш олон үүргийг гүйцэтгэдэг. Ингэснээрээ хүмүүсийн ажлыг хөнгөвчлж өгч байна. Тэгээд шүүлтүргүү мэдээлэл иргэдийн тархийг угаахгүй тий. Тэгэхээр Монголд бол наандаж 10-аад платформыг гаднаас ашиглаж байна. Тэрэнд нь Солонгосх байна, Оросынх байна, Америкийнх байна. Тэгэхээр төрн бодлогоо тогтоогоод энэ цахим салбарт ямар бодлого хэрэгжүүлэх талаар бодлогоо тодорхойлоод нэг чиг баримжаатаа цөөх юм ашиглах хэрэгтэй болов. Аль нэгнийг ашиглахгүй юм а гэхэд Монгол улс хятад өөрийнхөө WeChat-ыг ашигладаг шиг Монгол улсаас өөр ингэсэн юм харилцааны хэрэгсэлтэй байвал яасан юм бол гэж боддог. Ингэснээрээ тэр нэг хяналтгүй мэдээлэл тий худлаа мэдээлэл иргэдийн тархийг угаасан буруу мэдээлэл түүх тэр сөрөг өр давраас урьдчилан сэргийлэхээс гадна тэрийг хөгжүүлээд нэгдсэн байдлаар системтэй хөгжүүлээд маш олон үүргийг гүйцэтгэж ажлаа хөнгөвчлөх боломжтой. Бид нар таксинд суун, мобайлд нь Most Money ашиглан, QP ашиглан, за таны даасны дугаар хийдвэ тий. Ингээл айгүй олон төвхтэй ажил хийдэг. Нөгөө Facebook маань, нөгөө Twitter-ээр бид нар төлбөрийн хэрэгслийн үүргээ үүсгэж чадахгүй байгаа тий. Тэгэхээр цахим орчин зохицуулалт хийх ёстой юм шиг санагддаг. За чадвал өөрийн платформтой болъё. Үндснээр ашигладаг. Чадахгүй бол ядаж энэ олон юмнуудаас за тэр хоёрыг ашиглаж ч юм уу, гурвыг ашиглаж ч юм уу гэд бодлогоо тогтоогод сонгож ашигламаар юм шиг санагдав. Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ? Би харин юу хийж чаддаг юм бол. Одоо бодит ажил уу эсвэл сэтгүүн хувьд уу? Бодит. Би альва юмд дүн шинжилгээ хийх чадвар маш сайнтай гэж боддог. Тий. Тэгээд альва юмны учир зүг нь болох чадвар өндөртэй гэж боддог. Найруулан бичих чадвар өндөртэй. Нэг ярьдаггүй л хүнэлдэ би өгнө. Сая сонголоор одоо сурчлагын үеэр ажиллахад сайнтай муутай одоо их л олон зүйлийг л үзэж харж одоо туулж өнгөрүүлээ байлгүй тийм ээ. Хамгийн муухай зүйлний сонгуулийн юм юу вэ тийм ээ? Нэг амар тийм муухай юм гэхээр бас надтай таараагүй. Хүмүүс намайг эмэгтэй нэр дэвшигч гэдэг утгаараа ч юм уу. Эсвэл залуу хүн гэдэг утгаараа бас арай тийм эргээр харж гэд илүү муухай зангаа гарахгүй байсан тохиолдол байсан болов. Эн чинь бас зөөлөн өвчний бодлого шүү дээ тийм. Одоо бусдад өрөвдүүлэх замаар ингээд хүмүүсийн тийм муухай характерыг өөртөө ойртуулахгүй шүү дээ тийм. Энэ бас зөөлөн өвчний хэлбэр гэж ойлгож байна. За миний одоо надад мэдрэгдсэн хамгийн муухай зүйл гэвэл одоо зарим эрэгтэй хүмүүс би энийг бүх эрчүүдэд хамааруулмаар байна. Үнэхээр мундаг сайхан эрэгтэй хүмүүс зөндөө шүү дээ тий. Зарим эрчүүд ингээд эмэгтэй хүнээсээ жудаггүй эмэгтэй хүнээсээ тийм жижигхэн зан гаргаж байгаа нь үнэхээр харамсалтай санагдчихсэн. Ялангуяа энэ
улсын хууль тогтоох байгууллага, улсын их хурлын гишүүнээр сонгогдож гарахаар нэр дэвшиж байгаа тэр хүмүүсээс тийм жижигхэн өчүүхэн зам сэтгэл гаргаж байгаа бол үнэхээр харамсалтай. Яагаад ийм хүмүүс нэр дэвшдэг юм бол болоогүй ашиг л гэж бодож байсан. Өөрийнхөө тэр нэг жижигхэн хувийн ашиг сонирхол, жижигхэн мөнгөний асуудлыг шийдээгүй байж ээж чи нийтийн төлөө юу хийх гэж байгаа юм те? Маш их мөнгөөр ингээд өөрийнхөө асуудлыг шийдсэн тийм мөнгөтэй байх албагүй шүү дээ. Дор хаяж тэр шунлын сэтлэн бага байх хэрэгтэй юм болов тий. Шунлын сэтэл бага байж ээж нөгөө л нийтийн төлөө хийх хүсэл эрмэлзэл өндөр. За далаалт нь өндөр байвал буулт нь бас дундаж гэдэг тий. Тэгэхээр тэр хүсэл нь өндөр байж ээж хамгийн багаараа хийсэн ч гэсэн бас нэг жоох юм хийчих магадгүй. Гэтэл анханасаа бүр 100% шунлын сэтлэр зорж байгаа, орж байгаа хүмүүс ч бүр юу ч хийхгүй шүү дээ тий. Тэгэхээр сэтэл ямар байна гэдэг айгуу чухал юм шиг санагдсан. Чиний мөнгө хэр их байна гэдгээс илүүтэй чиний сэтэл зорилго чинь ямар байна гэдэг чинь үнэт зүйл чи юу байна гэдэг нь айгуу их чухал юм болов уу гэж бодсон. За тэгвэл эсрэгээр сонгуульд үеэр олж харсан хамгийн сайхан зүйл нь юу вэ? Сайхан зүйл гэвэл одоо бид том намуудаас уйдлаа. Монголд өөрчлөлт хэрэгтэй байна. Үнэхээр юм болохгүй байна. Өөрийн биеэр манай гэрт хүрээд ирсэнд маш их баярлалаа гэд ингээд машины дугуйнд сүү өргөд явуулж исэн. Гэрээсэн гарахад үнсээд нулимс унгаад гаргаж исэн. Тэр бол үнэхээр мартахын аргагүй. За би яг ингээд гишүүн болж гараад энэ хүмүүсийн төлөө ажиллах юм шүү гэж гисэн бодлыг улам хүчрэгжүүлсэн тийм үзэгдэл байсан. Тэгээд би тэр хүмүүстэй эргэж очин гэж амласан. Ер нь бол очноо. Ялангуяа тэр тийм сэтгэлээр хандж исэн тэр хүмүүстэр би бүр заавал очин гэж боддог. Би боломжтой завтаа үедээ би тэр хүмүүсээрээ залгаад та нар дээрээ эргэж очноо л гэж бодож байгаа. За ингээд сүүлийн асуултаа асуугаад нэвтрүүлэг өндөрлөө. За альва сонгуульд одоо оролцож исэн хүмүүс одоо сонгуул дуусны дараа яригдаад байна. Өөр төлбөрний асуудал гэж ихтгэл юм яриад шүү. Хулгаж байгаа мөнгө төгрөгийг өгөөгүй тэр тийм хийлгчээ тэрний мөнгө төгрөг өгөөгүй гэсэн юм байгаад байдаг. За сонгуул дуусаа өртөө үлдсэн үү? Би өртөө үлдээгүй. Би сонгуулийг зөвхөн өөрийнхөө байгаа боломжийн хэмжээнд хийсэн. Нэгдүгээрт. Хоёрдугаарт миний төлөө ажилласан бүх хүмүүсийн тэр сайхан сэтгэлийг би гомдох ёсгүй. За гуравдугаарт би аль нэг намыг төлөөлж нэр дэвшиж байгаа учраас хэн нэг тооцоотой үлдээхэн өөрөө ганцхан миний ч нэртөр биш. Нам гэдэг чинь олон нийтийн байгууллага бүхэл бүтэн тэр намын нэрийг бас муухай харагдуулах тийм үйл ажиллагаа гэж үзэж байгаа учраас би хэнийг ч гомдоогаагүй. Өөрөө би ямар ч үр тавиагүй. Хинтэй ч ямар нэгэн тооцоотой үлдээгүй. Хүн бүхэнд би тохирсон хэмжээний цалинг өгсөн. Бүгд худлаа эдэмдөө бүгд л хаяа цухтаадаг гэсэн сонгогчтой олон таарсан. Би эсэргээрээ сонгуулийн сурчлагын хугацаа дуусаад нэг өдөр амраад дараагийн өдөр нь сонгуулийн үр дүн хүлээдэг байгаа шүү дээ. Тэр амарсан өдрөө сонгуулийн үр дүн гарахаас нэг хоногийн өмнө би бүх цалингаа тарааж олгосон. Бүр тооцоогоо дуусгасан тий. Баярлаа. Тийм юм. За ингээд нэвтрүүлгийн урилга хүлээ авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн ярьж оролцож улсын хурлын сонгуульд одоо ямар юм байт юм бэ гэдгийг одоо яаж өгсөн танд маш их баярлалаа. Ингээд таны цаашдын амьдралд тань, ажилд тань хүсэж мөрөөдөж байгаа бүх зүйлд чинь өндрөөс өндөр гялалзсан сайхан амжилтыг хүсэн өрөөё. За маш их баярлалаа. Та бүхний ажилдаа ч гэсэн амжилт хүсье. Зүүн асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор хэл шинжилгээний ухааны магистр хууль зүйн ухааны докторант Донолайн Бадамхан хүрэлцэн ирж орслоо. Та бүхэндээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзтлаа. Түр баяртай.